Сайн бацхан уу 50 амьдралыг Монголдо урайтай суугт минь тавтай морил. За өнөөдрийн энэ бичлэгээр би 2020 онд өөрийнхөө зорилтонд хэрхэн хүрэх, яаж амжилтанд хүрэх гэж байгаа өөрийнхөө төлөвлөгөөг та бүхэндээ танилцуулж 2018-2019 онуудад миний зорилтондоо хүрэх гэж төлөвлөж хийж байсан зүйлсүүд юу нь болж байсан, юу нь болохгүй байсан гэдгийг товчхон ярьж 2020 онд чинь та бүхнийг амжилтанд хүрэхэд чинь бас урам зориг өгнө гэж найдаж байна. За тэгэхээр өнөөдөр 2020 оны 2 сарын 9 тэгээд ерөнхийдөө аль хэдийн 1 сар гараад дуусаад өнгөрчихсөн байна. Гэхдээ би 2020 оныхаа зорилт төлөвлөгөөний талаар та бүхэнтэйгээ энэ бичлэгийг заавал хуваалцахыг хүссэн юм а. Яагаад вэ гэхээр бид нар өдөр болгон амьдардаг. Зүгээр л 1 сарын 1 өнгөрчлөө гэд бид нар өөрсдийнхөө тавьсан зорилтуудыг мартах юм уу орхих тийм бол хэрэггүй. Яагаад вэ гэхээр та өдөр болгон амьдарч байгаа. Өдөр болгон өөрийнхөө амьдралыг өөрчлөх, өөрийнхөө амьдралыг аз жаргалтай болгох хүч чадал таны гарт байгаа гэдгийг би сануулгах юм а. Ингэж бичлэг хийснээрээ би өөртөө ч гэсэн үүнийгээ бас сануулж өөрөө бас урам зориг авч байдаг. Тэгээд намайг дагаж миний энэ сугийг минь захиалсан 3400 захиалагч та нартаа маш их баярлалаа. Би бичлэгийн доор үлдээсэн сэтгэл бүрийг минь уншдаг. Тэгээд маш их баярлалаа гэж би энэ оныхоо хамгийн анхны бичлэг та бүхэндээ хэлмээр байна. Үнэхээр хамгийн анх би YouTube сувгаа эхэлж байхад маш их айж байсан. Гэхдээ хийсэн 2020 онд ч гэсэн би та бүхний өөрийнхөө тавьсан зорилтыг хичнээн их айж байсан ч гэсэн хийгээсэй гэж хүсэж байна. За тэгэхээр 2020 онд би өөрийнхөө зорилтуудаа ерөнхийдөө амьдралынхаа зорилгыг бол би мэдэж байгаа. Өөрийнхөө амьдралын зорилгыг би Ikigai гэдэг үндсэн дээр бол суйрлаж гаргасан. Ikigai гэж юу вэ гэдэг бичлэгийг би урд нь хийсэн байгаа. Эндээс та нар бас үзээрэй. Ikigai гэдгийн бол ерөнхийдөө товчхондоо өөрийнхөө дуртай зүйлийг хийж, гэхдээ хүмүүст хэрэгтэй зүйлийг хийж яаж амьдралаа авч явахыг өдөр болгон аз жаргалтай сэтгэлийн дуудлагаараа амьдрах вэ гэсэн ийм ойлголт байгаа. Тэгэхээр 2018 онд би зорилтондоо хэрхэн хүрэх вэ? Яаж төлөвлөгөө гаргах вэ гэдэг бичлэгийг бол гаргаж ирсэн. Хэрвээ та бүхэн тэр бичлэгийг үзээгүй бол бас эндээс үзээрэй. Тэрхүү бичлэгтээ бол мэдээжээр бид нэр зорилтоо тодорхой яг хэмжих түүц байдлаар хийх ёстой, гаргах ёстой түүнийхээ төлөө бид нэр өдөр болгон сар бор хянаж хичээх ёстой гэж тийм гол агуулга байсан. Тэгээд 2018 он тэр бичлэг дээр яг миний гаргаж ирсэн зорилго төлөвлөгөөний юу болол 2018 он бол үнэхээр амжилттай байсан. Би яг бүгдээрээ амжилттай ч гэхгүй бас зарим нэг төлөвлөж хийж исэн зүйлсүүдээ бол би хийгээгүй тохиолдлууд бол байсан. Гэхдээ энэ болгоныгоо би ингээд сар бүр ингээд өөрийнхөө тавьсан зорилтуудаа ингээд хянаад явсан. Тэгээд ерөнхийдөө бол би vision board бас хийдэг. Vision board би өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг төсөөлсөн зурагт хуудас бол гаргаж тавьдаг. Би өөрөө маш их тийм зурган байдлаар дурс, видео тийм ер нь бол дүрслэг урлагийн зурган байдлаар өөрийнхөө ай тайндаа юмыг илүү сайн тогтоодог учраас энэ өөрийнхөө энэ зорилго төлөвлөгөөг ч гэсэн ингээд зурган байдлаар гаргаж хийгээд YouTube эрүүл мэнд гэдэг ч юм уу гэр орноо зэгцлэх, мөнгө санхүүгээ хянах гэх мэтчлэн ингээд зурган байдлаар ингээд оруулаад сар болгон энийгээ гол нь хянаад явж байсан. Энийгээ тэгээд нүдэнд харагдах үс газар байлгаад тавиад ингээд хянаад явж байсан. 2019 онд надад би нэг алдаа гаргасан юм вэ гэхээр 2018 оныхоо энэ зорилго төлөвлөгөөг шууд копидод за би энийгээ ингээ хийнэ гэх. Хамгийн ганц асуудал нь юу вэ гэхээр би сар болгон өөрийнхөө гаргасан зорилтуудыг хянаагүй.
Хинаагүй учраас би жилийн эцэст яг ингээд 2019 оны төгсгөлд би энэ жил яг юуг амжууллаа, юу хийлээ гэд ингээд үзэхээр яг хянаж одоо үзэх боломж бол байгаагүй. 2018 он маань болохоор би хянаж одоо үзэх боломжтой бодтой ингээд сар болгон өөрийгөө ингээд хянаад ингээд явчихсан болохоор болж байгаа. Гэтэл 2019 онд би өөрийгөө ингээд ямар ч одоо хянаагүй. 2019 оны бас нэг дутагдaltaй тал нь юу болсон бэ гэхээр би одоо хитрхи их зорилтуудынхаа төлөө махарч зүтгэж өөрийнхөө биеийг одоо сонсоогүй. Өөрийнхөө одоо амралт одоо юу гэдэг ядарсан байсан ч гэсэн зүйлсийг тэг өөрийгөө хүчлэн хийх тэгээ хит хүчилснээсээ болоод тий одоо ерөөсөө бүтээ гэд ингээ яваад идэг. Гэтэл хүнд одоо ямар нэгэн байдлаар амарч тий ирч хүчтэй дараагийнхаа ажлыг одоо зорилт төлөвлөгөөнүүдийг хийхин тулд амарч бас цэнийг авах хэрэгтэй. Бид нэр тий утасныхаа цэнигийг одоо цэнийг нь 5-10% таа 30% таа болчвол цэнэглээл тий бүтэн ингээл 70-80 болтолно. Магадгүй 100% болтолно цэнгэлдэг. Гэтэл би өөр дээр өөрийнхөө зорилго төлөвлөгөөнд одоо хүрэх гэж байгаа өөрийнхөө ганц бие махбодыг би ерөөсөө цэнэглээгүй амраагаагүй тэрнээсээ болоод 6-7 сард бол би ерөнхийдөө 6 сард бол эмнэлэгт бүтэн хөвтөж бүр ингээд бүр туйлын ядаргаанд орчихсон бас нэг тийм асуудал бол байсан. Тэгэхээр 2020 онд би юу хийх гэж байгаа вэ гэхээр миний амьдралын одоо зорилтууд маань бол хэвээрээ байгаа. Гэхдээ би setting intention буюу одоо илүү ийм зорилготойгоор тий явахыг одоо хичээж байгаа. Энэ нь юу вэ гэхээр нэгдүгээрт би өөрийнхөө бие махбодыг сонсно. Зорилтуудын төлөө хүн ажиллаж болно. Гэхдээ би одоо тэнцвэртэй байдлаар амралт, ажил, одоо чөлөө цаг бүх одоо нойр, хоол энэ бүгдийгээ би тэнцвэртэй байдлаар одоо 2020 оныг одоо өнөөдрөө би тэнцвэртэй байдлаар авч явнаа гэсэн нэг юм одоо ерөнхий зорилт тавьсан. Зорилтууд маань бол за intention гэдэг үгийг би дараа нь харж яг орчуулах хэрэгтэй юм байна. Гэхдээ та нар надад туслаарай хэрвээ intention гэдэг үгийг та нар орчуулаад төл бичгээс хараад сэтгэлдээ доороор бичиж үлдээгээрэй. За тэгэхээр 2020 онд 2019 онд бас нэг зүйл маань болохоор би одоо 7 хоног ч юм уу, сард ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийнхөө зорилтуудаа хянаагүй учраас бас 2018 онд би Чарлз Дихигийн Зуршлын хүч гэдэг номыг уншиж байсан. Тэгэхэд ерөнхийдөө бол хүн өдөр бүр одоо өөрийнхөө хийдэг давтагдсан одоо үйлдэлүүд нь хүнийг одоо амьдралын одоо суурийг тавина гэж одоо ерөнхий зуршил бол явж байгаа. Одоо бид нөр өглөө босоод шүдэ угаадаг шиг 2018 онд би YouTube бичлэгээ хийнэ гэд өөртөө бүр ингээд амлаад тэр одоо бат шийдвэртэй бол би байнга зорж хурж исэн. 2019 онд миний одоо шийдвэр маань одоо өөртөө байнга сануулахгүй байх тий гих мэтчлэн зүйлсүүдээс болоод би энийг мартаж эхэлсэн. Энийг хийхгүй явахаар зүгээр дэ болно доо гэд ингээд өөрийгөө толгоогоо хэлээд ингээд явцдаг. Гэтэл би ерөөсөө хинаагүй. Тийм болохоор энэ 2020 онд болохоор би арай хэлбэр аргаар өөрийнхөө зорилтуудаа одоо би төлөвлөгөөгөө ерөнхийдөө биелүүлж гинэ үү гэдгээ 7 хоног болгоо ингээд хянаад дуулаад явахаар байгаа. Тэгээ ерөнхийдөө миний одоо өөртөө тавьсан шаардлага маань гэвэл 7 хоногт би ямар нэгэн байдлаар нэг үйлдэлийг бол хийнэ гэдэг. Энэ төлөвлөгөөгөө би дахин хянах гэдэг ингээд явсан байгаа. Энэ 2020 оны календарыг би зүгээр юунаас интернетээс хэвлэж аваад хэвлчихсэн. Тэгээд би өөрөө бас эрүүл мэндэд анхаарад өдөр болгон одоо ер нь 7 хоногт 5 удаа планк дасгал хийнэ гэдэг нэг 5-10 минутын дасгалыг заавалчгүй хийнэ гэдэг ингээд оролцсон байгаа. Тэгээд түүнээс гадна одоо би өөрийнхөө ерөнхийдөө энэ 4-5 энэ 2020 оныхон календарыг
цаг тооны бичгийг би ерөө 5 хэвлээд эрүүл мэнд, ажил, одоо зорилго зорилтууд, хувийн санхүү гэсэн энэ зүйлсүүд рүү бол яг ингээд оруулсан байгаа. 2020 онд миний яг тавьсан 3 том зорилт бол тэнцвэртэй ажиллах, амрах, цагтаа амрах, тэгээ санхүүгийн тэнхимтэй байх ийм зорилтуудыг бол хийхээр болсон байгаа. Тэгэхээр ингээд ерөнхийд нь ингээд бүгднийг базаад хэлэх юм бол 2020 онд миний зорилтондоо хүрэх төлөвлөгөө маань өдөр болгоныгоо үр дүнтэйгээр өнгөрүүлж өөрийнхөө тайван амьдралыг одоо Монголдо бүрэлдүүлэх ийм зорилттой байгаамаа. Тэгээд өнөөдрийн хамгийн сүүлд үлдээсэн сэтгэлдлийг би энд оруулъя. Миний одоо бичлэгүүдийг үзэж сэтгэл одоо лайка харангүй хайрлаж идэг та бүхэндээ маш их баярлалаа. Надаас одоо асуумаар байгаа зүйлс байвал надтай холбогдохыг хүсвэл Instagram болон Facebook дээр миний Тавнаас гэд пэйж байгаа. Болон Instagram дээр би Тавнаас гэд хаягтай байгаа. Тэгээд намайг дэмжиж бичлэг минь үздэг та бүхэндээ маш их баярлалаа. 2020 онд нь та бүхэнд нь амжилт хүсье. За дараа уулзлаа, баяртай. Тайван амьдралыг Монголдо. Миний сувгийг subscribe улаан товчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын товчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.